2001 оны сүүл Флорида мужийн дээдшийн дахимд туйлдж зохирсон магадгүй доторх үзэн ядалтай барьж дийлхээ байсан нэгэн эмэгтэй зогсож байлаа. Тэрээр өөрийнх нь амийг аврах гэж оролдож буй өмгөөлөгчтэй хандан шүүгчийн өмнө хашгирч байв. Түүний хэлсэн үг шүүхийн танхимд суурайтан тэнд байсан хүмүүсийн нуруугаар хүйт оргиулсан юм. Би тэр ирчүүдийг алсан. Яг л мэс шиг хүлэн сэтгэлээр тэднийг дээрэмдсэн. Хэрвээ боломж олдвол би дахиад жална. Намайг амьд үлдээх ямар ч шаардлага байхгүй. Учир нь би дахин хүн ална. Миний цусаар үзэн ядалт урсаж байна. Намайг солиотой гэж ярихыг сонсоод уур хурц байна. Би зөндөө олон удаа сэтгцийн шинжилгээнд орсон. Би эрүүл ухаантай байна. Бас үннийг хэлэх гэж хичээж байна. Би бол энэ амьдралыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг. Дахиад шалж чадах тийм л хүн. Тэрээр дав заалтах бүх эрхээсээ татгалзаж өөртөө өхлийн тариа хийхийг шаардсан юм. Түүнийг Айлен Орнос гэдэг. Америкийн түүхэн дэх хамгийн хэрцгий цуврал алуурчдын нэг. Гэхдээ түүний бууны гогт арсан тэр аимшигт үзэн ядалт хаанаас ихтэй вэ? Өнөөдөр бид түүний там шиг хөхөд нас ангуучилж эхэлсэн тэр шөнүүд болон түүнийг баривчилсан бодит процессуудыг яг дэрэгдэн байсан мэд детальчлан хүргэх болно. Айлен Орносын түүх төрхөөсөө ч өмнө эмгэлээр бичигдсэн байв. 1956 оны 2 дугаар сарын 29. Мичиган хотын Рочестер хот. Түүнийг хорвоод мэдлэгэд эцэг нь байсангүй. Сэтгцийн олдомлох шизофрен өвчтөй хүүхэд хүчирхийлэгч эцэг Лео Фитман нь аль хэдийн шоронд орсон байв. Лео Фитман бол зүгээр нэг хариуцлагагүй эцэг байсангүй. Тэрээр тухайн үеийн нийгмийн хамгийн аюултай сэтгцийн гүн өөрчлөлттэй араатнуудын нэг байлаа. Тэрээр хүнд хэлбэрийн шизофрен өвчтөй байсан бөгөөд бага насны хүүхдүүдийг дарамтлаж хүчирхийлдэг педофил бэлгийн гаж донтон байв. Ээжнийг ихийнх нь хэвлийд байх хугацаанд буюу 1956 оны эхээр Лео Фитман хөршийнхөө 7 настай бяцхан охиныг хүчирхийлэхийг завдсан. Мөн бусад хүүхдүүдийг бэлгийн дарамтанд оруулсан чигшүүрт хэрэгээрээ аль хэдийн баривчлагдаж шоронд орсон байлаа. Тийм учраас Ээлэн төрөхдөө эцгийнхээ царайг харж чадаагүй юм. Лео Фитман шоронд орооч засарсангүй. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг Мичиганы сэтгцийн ажигтай гэмт хэрэгтнүүдийг хоригдог тусгай шоронд өнгөрүүлсэн юм. Шоронгийн баримтуудаас үзэхэд тэрээр бусад хоригдлууд болон хуйгууд руу байнга дайрдаг. Өөрийгөө хянах чадваргүй, нийгмээс бүрэн тусгаарлагдах ёстой маниак байжээ. Түүний амьдралын төгсгөлч маш эмгэнэлтэй харанхуй байв. 1971 оны 1 сарын 30-нд Ээленийг дөнгөж 14 настай байхад Лео Фитман Мичиган мужийн Йоно дахь сэтгцийн шоронгийн өрөөндөө хувцснаасаа тасалж хийсэн оосроор өөрийгөө боож өгсөн байдалтай олджээ. Хожим нь Ээлен Орносыг баривчлагдсны дараа сэтгцийн эмч нар мөрдөгчд түүний хэргийг судлахдаа эцэг Лео Фитманы түүхийг хамгийн том жишээ болгон авсан байдаг. Ээлений дотор байсан сэтгцийн хүнд өөрчлөлт нь зөвхөн хүүхэд насны хүчирхийлээс болоогүй. Харин эцгээс нь өвлөгдөж ирсэн цусны хараал буюу генетикийн маш хүнд харанхуй кодоос ихтэй байсныг энэ түүх гэрчилдэг билээ. Харин их Диан Орнос нь дөнгөж 16 настай охиндоо ангир ургаач амлуулах сөхөөгүй амьдралын хатууд сөгдсөн охин байлаа. Ээлен Орносын амьдралын хамгийн анхны хаягдал сэтгэл зүйн гүн шарах нь түүний төрсөн эх Диан Орностой шууд холбоотой байв. Диан Орнос 1954 онд дөнгөж 15 настай байхдаа сэтгцийн хүнд өөрчлөлтөд Лео Фитмантай гэрэлжээ. Тэд ердөө жил гаруй хамт амьдэрсэн бөгөөд Леогийн зэрлэг авир хүчирхийлээс болоод Ээленийг төрхөөс өмнө буюу 1956 оны эхээр гэрлэлтэд цуслуулсан байна. Ээлен хорвоод мэдлэгэд Диан дөнгөж 16 настай амьдралын ямар ч туршлагагүй охин байлаа. Диан охин Ээлен болон түүний ах Кейт нарыг ганцаараа тэжээх чадваргүй байсан бөгөөд амьдралын хүнд дарамтыг тэсвэрлэж чадаагүй юм. 1960 онд Ээленийг 4 нас хүрэхийн алдад Диан 2 хүүхдээ өөрийн эцэг эх болох Лаури, Брита Орнос нарын гэрт орхиод үүр далга болжээ. Тэрээр хүүхдүүдээ эргэж харах нь байтугай хаана байгаа тухайгаач сураг гаргаагүй юм. Диан Орнос хожим нь шинээр амьдрал зохиож өөр гэр бүлтэй болсон бөгөөд Ээленийг цуврал албан хэрэгээр баривчлагдах хүртэл түүнтэй огт холбоо бариагүй байна.
Хамгийн хачирхалтай нь ээлжинийг баривчлагдсны дараа Диан окно өмгөөлөх сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхээс бүрэн татгалзаж хэл мэдээллийнхнээс нуугдаж байв. Ээлж нь шүүх хурал дээр сэтгэл зүйчтэй ярилцахдаа төрсөн эхийгээ өөрийг нь там шиг газарт орхиод явсанд насан туршдаа гомдож үзэн ядаж явснаа хүлээсэн байдаг. Диан Орнос охиныхоо цаазын ял гүйцэтгэхээс жилийн өмнө буюу 2001 онд таалал төгсжээ. Эйлэн болон түүний ах Кейт нарыг өвөө Лаури, эмээ Брита нар нь үрчлэн авчээ. Гэвч энэ аврал биш, там руу орох хаалга байлаа. Өвөө эмээ хоёр нь хоёулаа хүнд хэлбэрийн архичид байв. Үдшийн бүрийгээр байшингаас архины ихүүн өнөр хараал зүхэл тасардгүй байлаа. Яг одоо төсөөлөд үзтээ. Заримдаа хуучин суран төлөө агаарт эсгэрэн бууж, дөнгөж 7-8 настай бяцхан охины нурууг хайр найргүй ороолгоно. Хөршүүд нь болон Эйлиний хүүхэд насны найз нь хожим гэрчлэхтэй. Өвөө Лаурийн охиныг ямар шалтгаангүйгээр тэлээгээр 5 минут гаруй тасралтгүй цусыг нь гойч зоддог байсныг хэлсэн байдаг. Хамгийн аимшигтай нь өвөө нь түүнийг зодохоос өмнө хувцсыг нь алавдан тайчулж бэлгийн дарамт үзүүлдэг байв. Эмээ Брита нүунийг харсан ч архиндаа хөлчөөрхөн нүдээ аниад өнгөрдөг байлаа. Энэ байшинд хайр гэдэг үг байсангүй. Эйлэн 11 нас хүрэхдээ бэлгийн харилцааг ердийн нэг арилжааны хэрэгсэл гэж ойлгодог болсон байв. Сургуулийнхаа ард хүйтэн цементэн шалан дээр тэрээр өгөөттэй тамхи, хар тамхи эсвэл зүгээр л өдрийн ганц халуун хоолны төлөө бэлгийн харилцаанд ордог байлаа. Бас ах Кейттэйгээ ч гэсэн бэлгийн харилцаанд орж байсан нь хожимын сэтгцийн дүн шинжилгээгээр түүний тархинд сэтгцийн маш хүнд хуваагдал үүсгэснийг баталдаг. 1970 он дөнгөж 14 настай Эйлэн өвгийнх нь архины найз 60 иргэм насны нутгийн педофилээр түүнийг хүчирхийлж охин жирэмсэн болов. 14 настай охин гидсэн томорсоор нуугдан байж нөхөргүй эхчүүдийн гэрт хүүд өрүүлв. Гэвч хүүгээ тэрх ирэх олдсонгүй. Өвөө нь түүнийг хүүхдээс нь шууд салгаж өрчлүүлчихв. Хэдхэн сарын дараа эмээ нь элгэний дутагдлаар өгөж өвөө нь 15 та Эйлэнийг гэрээсээ хөөн гаргалаа. Мичиганы хүйтэн намар охинд очих газар байсангүй. Тэрээр хуучин гэрээсээ холгүй ойд мөчрөөр овоохоо барьж амьдран уртны замаа хажуу зогсон өөрийгөө тэжээхийн тулд биеэ өнөж эхэлсэн юм. Түүний зүрх сэтгэл яг л энэ ойд хөлдөж араатан болох замдаа оржээ. 1976 он 20 настай Эйлэн Мичиганаас цугтаж дулаан Флоридад ирэв. Тэрээр энд шинэ амьдрал эхлүүлэхийг хүссэн үү? Магадгүй. Тэрээр Луис Фэл хэмээх 69 настай чинээлэг даруул донгосны клубийн ерөнхийлөгчтэй танилцаж маш хурдан гэрлэв. Луис бол Эйлэний урд өмнө уулзж байсан ирчүүдээс тис өөр ертөнцийн хүн байлаа. Тэрээр тухайн үед 69 настай дээд зэрэглэлийн даруул донгосны клубийн ерөнхийлөгч, чинээлэг, нийгэмд маш их нөлөөтэй нэр хүндтэй нэгэн байв. Луис урд нь гэрлэж байсан охинтой бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг амар амгалан өнгөрөөхийг хүсэж байжээ. Тэрээр залуу, зэрлэг хэрнээ өрөвдөлтөй харагдах Эйлэнд ухаангүй дурлаж түүнийг харанхуй гудамжнаас аврахыг хүссэн юм. Танилцсанаас хойш ердөө хэдхэн хоногийн дараа буюу 1976 оны 6 дугаар сарын 3-нд тэд албан ёсоор гэрлэжээ. Энэхүү хурим Флоридагийн дээд бүлгийнхний донд том шуугиан тарьсан бөгөөд сонин хэвлэлүүдээр нэр хүндтэй бизнесмен залуу бүсгүйтэй гэрлэв гэсэн гарчигтайгаар хэвлэгдэж байлаа. Эйлэнд гэнтхэн тансаг харш, үнэтэй хувцас, бэлэн мөнгө, нийгмийн дээд статус гээд өссөн бүхэн нь олдов. Энэ бол түүний амьдралаа өөрчлөх алтан боломж байлаа. Гэвч Эйлэний дотор хараатан хүүхэд насны аимшигт сэтгцийн гэмтэл нь түүнийг тайван суулгасангүй. Тэрээр тансаг харшид амьдарч байсан ч орой бүр нутгийн хямдхан бааруудаар хисэж арх хуун зодоон хийдэг хэвээрээ байв. Тэрээр бааранд хүн рүү пивний шил шидэж танхаарсан хэрэгээр цагдаагийн газарт хэд хэдэн удаа барьжлагджээ. Луис нэр хүндээ бодон түүнийг батлан даалтаар мөнгө төлж байн гаргаж авдаг байв. Тэдний гэрлэлтийн хамгийн аимшигтай эргэлтийн цэг болсон бодит деталь нь хурмаас хойш ердөө 9-7 хоногийн дараа болсон юм. Нэгэн үжис огтуу ирсэн Эйлэн Луистэй маргалдаж улмаар галзуурсан мэттэй арчээ. Тэрээр 69 настай хөгшин нөхрийнхөө өөрийнх нь түшдэг модон таягийг булааж аваад
толгой нүүр рүү нь хайр найргүй нүдэж эхэлсэн байна. Люс үхтлээ айж өөрийгөө хамгаалахын тулд шүүхэд хандан Эйлинийг өөрөөс нь хол байлгах хуулийн шийдвэр гаргуулжээ. 1976 оны 7 дугаар сарын сүүлээр Луис гэрлэлтэд цуслуулах өргөдлөө өгч тэдний богинохон солиотой гэрлэлт төгсгөл болсон юм. Люс хожим нь Эйлиний талаар ярихдаа түүний дотор ямар нэгэн маш харанхуй аимшигтай зүйл нуугдаж байсан гэж дурссан байдаг. Люс Фэл Эйлиний гарт үхээгүй амьд үлдсэн цорын ганц ир болж хожим 2000 онд 93 наснда байгалийн жамаар таалал төгсжээ. Харин Эйлин энэ гэрэлтийн дараа нийгмийн дээд давхаргаас дахин годамжны харанхуй руу шидэгдэж эрчүүдийг үзэн ядах хүсэл нь улам галзуурал болон хувирсан билээ. Яг энэ үед түүний ах Кейт улаан хоолон хор тавдраар өөд болж Эйлин $10,000 даатгал авчээ. Энэ бол түүний амьдралдаа үзсэн хамгийн их мөнгө байв. Тэр мөнгөөрөө машин худалдаж авсан ч хэдхэн хоногийн дараа хэмх цохиж үлдсэн бүх мөнгийг аригт зугаа цэнгэлд 2 сарын дотор үрж дуусгав. Мөнгө ч үгүй, туулах баган ч үгүй болсон тэрээр 22 наснда гидс рүүгээ буудаж амиа хорлохыг завдлаа. Энэ бол түүний 6 дахь удаагийн оролдлого байв. Гэвч 1986 онд түүний амьдралыг оронгоор нь эргүүлсэн нэгэн уулзалт болов. Дейтон Бич дэх Зодиак хэмээх гей баарнд 30 настай Эйлин Орнос өөрөөсөө 6 насаар дүү 24 настай Тайра Муур хэмээх бүсгүйтэй танилцжээ. Тайра бол Агай мужаас ирсэн гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай амьдралдаа төөрөлдсөн нэгэн байв. Эйлин түүнд ухаангүй дурлав. Эйлиний хувьд Тайра бол зүгээр нэг амраг биш. Түүний насан туршдаа хайж байсан гэр бүл, их хүн, охин дүү бас бурхан байлаа. Тэд маш хурдан хамт амьдарч эхлэв. Эйлин Тайрад өөрийнхөө жинхэнэ нэрийг хичээллгүй Ли гэж танилцуулсан бөгөөд түүнийг яг л гүнж мэт бөөцөлдөг байв. Тэрээр хожим шүүхтэр энэ бол төсөөлшгүй их хайр байсан. Миний Тайраг хайрлах мэдрэмжийг дэлхийн ямар ч үгээр илэрхийлж чадахгүй гэж хэлсэн байдаг. Эйлин гэр бүлийн жижигч болж өдөр бүр хурдны зам дээр гарч өөрийгөө доромжлох эрчүүдийн өмнө биеэ үнэлж Тайрагаа тэжээдэг байлаа. Доромжлол, хүчирхийлэл, хорсол, хөрөмтлөгцаар тэсэрхэд бэлэн болсон бөмбөг шиг болов. Тайра Муур Эйлинийг хурдны зам дээр гарч биеэ үнэлж мөнгө олдог гэдгийг маш сайн мэдэж байлаа. Тэд Флорида мужийн хямдхан мотел хийсэж өдөр хоногийн өнгөрөөдөг байсан бөгөөд Тайра бараг ажил хийдэггүй. Эйлиний олж ирсэн мөнгөөр архи тамхи амжиргаагаа залгуулдаг байв. Эйлин шүүхтэр би түүний төлөө юу ч хийхэд бэлэн байсан. Түүнийг гудамжинд гаргаж над шиг зовоочихгүй тулд би өдөр бүр ирчүүдийн өмнө өвдөг сөхөрдөг байсан гэж уйлан мэдүүлсэн байдаг. Гэвч энэ хайр маш хортой нэг талыг барьсан харилцаа байлаа. Тайра Эйлинийг сэтгэл зүйн хувьд бүрэн удирдах, мөнгө дуусах үед гомдлож, Эйлинийг улам их дарамтанд оруулдаг байв. Яг энэ дарамтал Эйлинийг эрчүүдийг дээрэмдэж, гог дарахад хүргэсэн гол хөдөлгөөр болсон юм. 1989 оны сүүлээс 1990 оны сүүл хүртэл 12 сарын хугацаа бол Флорида мужийн хурдны замаар зорчиж байсан дунд эргэм насны эрчүүдийн хувьд хар дарсан зүүд байлаа. Эйлин Орнос зөвхөн өөрийгөө хамгаалаагүй. Тэрээр тодорхой тактиктай хүүтэн цуст ангууч болон хувирсан байв. Түүний гохоо дарсан хохирогч бүрийн түүхийг детальчлан сөхөж үзье. Маллари 51 настай. 1989 оны 11 сарын 30. Кливотер хотод электроникийн дэлгүүр ажиллаулдаг чинэлэг Ричард Маллари хурдны замаас Эйлинийг машиндаа суулгав. Тэд Волусиа гүнлэгийн зэлүүд ой мод руу явлаа. Хэдэн цагийн дараа ойд хэд хэдэн удаагийн буундууд асгиж Малларигийн зүүн уушгийг 2 сум нэвтлэв. Тэрээр өөрийн цусандаа хахаж амьсгал хураажээ. Эйлин түүний бэлэн мөнгө машиныг нь дээрэмдэж цогцыг нь навчаар хучин хайсан байв. 12 хоногийн дараа цагдаа нар муутсан цогцыг олоход түүний өмдний цахилгаан тайлагдсан байдалтай байлаа. Энэ нь Эйлиний хожимын намайг зэрлэгээр хүчирхийлсэн гэх мэдүүлгийн цорын ганц баримт болсон юм. Дэвид Спирс 47 настай. 1990 оны 5 дугаар сар. Винтер Гарден хотын барилгын ажилтан Чири нэгэн гэр бүлийн эцэг Дэвид Спирс хурдны зам дээр машин эвдэрсэн байдлаар зогсож байсан Эйлинд туслахаар зогсжээ.
Энэ бол түүний амьдралын хамгийн том алдаа байв. 6 дугаар сарын 1-нд Цитрус гүнлэгийн US 19 замын хажуугаас түүний цогцос олдоход тэрээр бүрэн нүцгэн байлаа. Бие рүү нь 22 калибрын буугаар 6 удаа ойрын зайнаас буудсан байв. Ээж нь түүний хувцсыг яагаад тайлсан бэ? Мөрдөгчдийн үзэж байгаагаар тэрээр хохирогчдын хувцсанд ямар нэгэн баримт, ДНХ үлдээхээс сэргийлсэн эсвэл зүгээр л түүнийг доромжлохыг хүссэн хэрэг байв. Чарльз Карскаден 40 настай. 1990 оны 5 дугаар сарын 31. Чарльз Карскаден бол радиод цагийн ажил хийдэг хөдөөгийн эгэл ир байв. Тэрээр ээлжинийг машиндаа суулгаад Паско гүнлэгийн зэлүү зэсгэр рүү явжээ. Түүнийг яг юу сэтэж ойд очсныг хэн ч мэдэхгүй. Гэвч түүний биенээс цагдаа нар 9 сумны шарх олсон юм. Түүнийг өгсний дараа ээлэн машинд нь байсан хөнжлөөр цогцсыг нь ороож хурдны замын хажуугийн бут руу өнгөрүүлэн хайжээ. Ээлэн түүний унаж явсан машиныг Тайратай хамт хэд хоног унаж Карскадны хувийн гар бууг ламбард нь тушааж мөг болгосон нь мөрдөгчдөд маш том эд мөрийн баримт болж үлджээ. Питер Сэмс 65 настай. 1990 оны 6 дугаар сар тэтгэвртэй гарсан худалдааны улсын цэрэг Питер Сэмс Флоридагаас Арканзас руу гэр бүлийнхэнтэйгээ уулзгаар гарчээ. Тэрээр замдаа ээлжинийг хавханд оров. 7 дугаар сарын 4-ний өдөр түүний машиныг Orange Springs орчмоос цагдаа нар олсон юм. Машин маш хүнд осолд орсон байдалтай хаягдсан байв. Гэрчүүд машинаас 2 эмэгтэй бууж сандран зогтсныг харжээ. Цагдаа нар машины дотор хаалганы бариулаас ээлжиний бүтэн алганы хээг олж авсан ч Питер Сэмсийн цогцос өнөөдрийг хүртэл олдоогүй. Тэрээр Флоридагийн намгийн матар араатны хоол болсон гэж үздэг. Чарльз Хамфрис 56 настай. 1990 оны 9 дугаар сарын 11. Энэ аллага ээлжиний хувьд маш онцгой, магадгүй үзэн ядалтынхан туйл байсан байж болох юм. Чарльз Хамфрис бол Америк нэгдсэн улсын агаарын хүчний чөлөөндөө гарсан хошууч, цагдаагийн дарга байсан, мөн хүүхдийн хүчирхийллийн хэргийг мөрддөг байцаагч байсан эр байлаа. Ээлжиний багтаа үтсэн хүчирхийллийг хамгаалж чадаагүй тэр системийн төлөөлөгч түүний урд зогсож байв. Хамфрисийг бүрэн хувцастаа нь толгой болон цээжинд нь 7 удаа буудаж маш хэрсхийгээр хөнөөсөн байв. Түүний цогцсыг Марион гүнлэгт хаяад машиныг нь Суваны гүнлэгт орхижээ. Бүх 7 хохирогч дунд эргэм насны тусламж хүссэн биеэ үнэлэгч бүсгүй туслах гэсэн эсвэл бэлгийн харилцаа хайж явсан жирийн эрчүүд байв. Гэвч тэд ээлжиний доторх эр хүнийг үзэн ядах тэрхүү галзуурлын золиос болсон юм. 1990 оны сүүл гэхэд Тайра Муур ээлжинийг эрчүүдийг алж байгааг гадарлаж эхэлсэн байв. Ээлэн ойд хүн алчгаад хохирогчдын машиныг унаж тэдний цаг бүүгэж зургийн аппаратыг авчирч Тайрад бэлгэлдэг байлаа. Карскаден болон Спирсийн эд зүйлсийг ламбард нь тушаах үед Тайра хажууд нь байсан бөгөөд зарим баримтан дээр өөрөө ч гарын үсийг зурсан байв. 1991 оны 1-р сарын 9-нд ээлэнийг бааранд баривчлагдахад Тайра аль хэдийн Пенсильвани руу эгчрүүгээ зогтсон байлаа. Цагдаа нар Тайраг олоход тэрээр үхтлээ айсан байв. Учир нь тэрээр аллагын хэрэгт хамсаатан эсвэл мэдсээр байж нуун дарагдуулсан хэрэгээр насан туршдаа шоронд орох аюул тулгарчээ. Флоридагийн мөрдөгчид Тайрагийн энэ айдсыг маш ухаалгаар ашигласан юм. Тэд Тайрад бүрэн халтшгүй ирэх санал болгож хариуд нь ээлжинээс хэргийг нь хүлээлгэх даалгавар өгөв. 1991 оны 1-р сарын 13-наас 16-ны хооронд 3 өдрийн турш Тайра Муур цагдаагийн хяналтанд ор шоронд байгаа ээлэн рүү тасралтгүй уцаар ярьжээ. Эдгээр утасны бичлэгүүд хожим шүүхтээр сонсогдоход тэнд байсан хүмүүс Тайрагийн хүйтэн сэтгэлийг гайхаж байв. Тайра утсаар "Ли, цагдаа нар намайг чамтай хамт хүн алсан гэж байна. Намайг шоромт хийх гээд байна. Би яах ёстой юм бэ? Чи надад хайртай л юм бол намайг авраач" гэж уйлан жүжиглэж байв. Ээлэн утасны цаан Тайрыгаа өөрөөс нь болоод шоронд орчихъя гэхээс үхтлээ айж байв. Тэрээр Тайрагийн хоолыг сонсоод "Тайра, чи юунч буруугүй. Чи юу ч мэдэхгүй гэж хэл. Над руу бүгдийг чиглэв. Би чамайг хамгаална. Цагдаа нар утас чагнаж байгааг би мэдэж байна. Намайг сонсож байна уу? Би бүгдийг хийсэн. Тайра зүгээр" гэж хашгирч байлаа. Ээлэн өөрийнхөө амьдралыг хайртай эмэгтэйнхээ эрх чөлөөний төлөө золиослсон юм. Шүүх хурал дээр Тайра Муур ээлэний эсрэг
гол гэрчээр оролцов. Тэр шүүхийн танхимд ээлжин рүү нэг ч удаа эргэж хараагүй бөгөөд түүнийг хэрхэн цуврал аллаг үйлдэг байсныг хүйтэн царайгаар нэг бүрчлэн мэдүүлжээ. Ээлжин шүүхийн суудалд суугаад Таира руу харан би чамд хайртай байсан шүү дээ Таира гэж шивнэн үйлж байсан нь баримт бичлэгт үлдсэн байдаг. Урвалтын дараа Таира муур нэрээ өөрчилж Флоридагаас өөрд явсан бөгөөд олон нийтийн хараанаас бүрэн нуугдсан юм. Тэрээр Эйлэнийг үхэл рүү түлхсэн гол хүн байсан ч хуулийн өмнө ямар ч ял агуулгүй цэвэр үлдсэн билээ. Шүүх хурлдаас ч Эйлэнд цаазаар авах ялганоос нь ч түүний тарчлаан дууссангүй. Брояр шоронгийн өхлийн тасагт өнгөрүүлсэн 10 гаруй жил түүний сэтгцийг бүрэн эдэж дуусгажээ. 2002 оны сүүлээр түүний өмгөөлөх шүүхэд хандан Эйлэнийг цаазын ял гүйцэтгэх сэтгцийн чадамжгүй бүрэн галзуурсан гэж зүтгэж байв. Учир нь Эйлэн шоронгийн хуйгуудыг өөрийг нь шүн бүр хүчирхийлэх гэж байна. Хоолнд нь шээс шүлс холлоо гэж хашгирдаг болсон байв. Тэрээр өөрийнхөө сонхоор дууны долгион илгээж толгойг минь бясалж байна гэж солиорч байлаа. Гэвч шүүхээс томилсон сэтгцийн эмч нарын зөвлөл түүнийг өөрийн үйлдэлтэй хариуцлага хүлээх чадвартай эрүүл гэж үзсэн юм. Эйлэн өөрөө ч өхийг маш хүсэж байлаа. Тэрээр цаазын ялтнуудын там шиг орчноос залхаж гурдан дуусгахыг шаардсан загтлуудыг байнга бичдэг байв. 2002 оны 10 дугаар сарын 9-ний өглөө Флорида мужийн цагдаагийн газраас түүнд хуулийн дагуу сүүлчийн хоолндоо юу идэхийг асуув. Америкийн шоронгийн түүхэнд өхлийн алтан бүр $20 үнд багтсан хүссэн хоолоо захиалдаг уламжлалтай. Гэвч Эйлэн системээс юу ч авахыг хүссэнгүй. Тэрээр тансаг хоолноос эрс татгалзаж зөвхөн ганц аяг хар кофе авч уусан юм. Тэрээр тэрхүү гашуун кофег ууж суухдаа нийгмийг өөрийг нь хайсан эхийгээ, хүчирхийлсэн өвөөгөө, өөрийг нь худалдсан хайртай бүсгүй тайряг юу гэж бодж байсныг хэн ч мэдэхгүй. Өглөөний 9 цаг 40 минут. Түүнийг цаазын өрөөнд оруулж савхан осроор орон дээр нь хүлжээ. Түүний 2 гарын судсанд өхлийн коктейлийг шахах зүг зов. Шүүхийн гэрчүүд болон камерын өмнө тэрээр сүүлчийн үгсээ маш хачин жигтэй солиотой мэдгэлсэн юм. Тийм ээ. Би Есүстэй хамт тусгаар тогтнолын өдөр шиг 6 дугаар сарын 6-ны тэр кинон дээр гардаг шиг аврах том хөлөг онгоцтой эргэж ирэх болно. Би эргэж ирнэ. Би заавал эргэж ирнэ. 9 цаг 47 минут. Тарины шингэн цүний судсаар бүрэн гүйж Эйлэн Уорнсын нүд үүр данигдлаа. Түүний зүрхнээс цохид цогсож Америкийн түүхэн дэх хамгийн аимшигтай цуврал алуурчин эмэгтэйн амьдрал инхүү төгсөв. Үгснийхэн дараа түүний биеийг чандарлаж хүүхэд насны цорын ганц Даун Воткинс нь үнсийг нь Мичиганы ойд түүний багада гэрээсээ хөөгдөд нуугдаж амьдардаг байсан тэрхүү модны дор цацсан юм. Түүний оршуулга дээр өөрийнх нь хүсэлтээр Натали Мерчентийн карнивал дуу гიშгэлсэн байдаг. Эйлэн Уорнс бол хүйтэн цуст алуурч байсан уу? Тийм ээ. Гэвч тэрээр төрөлхийн аратан байгаагүй. 11 настай бяцхан охиныг өвөө нь хүчирхийлж, их нь хаяж, нийгэм нь ойд хөөж гаргахдаа түүний дотор ямар мангасыг тэжээж хурдны зам руу зэвсгэлэн илгээж байгаагаа анзаараагүй нь энэ түүхийн хамгийн том эмгэнэл үлээ.